За өдрийн төргийн бизнес анд подкастын сонсогчдод бас үзэгчдод бизнесмен редактор даваад ирж байна. За өнөөдрийн зочноо танилцуулъя. Оюун интеллиженс компани захирал Болдбат ирсэн байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За баярлалаа. За тэгэхээр Болдбат маань бол одоо оюутан байгаа. ШТС-ийн 3 дугаар курсын оюутан. За бас дундуур нь цэрэгт яваад ирсэн. Тэгээд бас жоохон сургуулийн хойш шиг байна тий. Тэгээд ерөнхийдөө химэл оюун тулгуурласан юм одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм стартап компаниг үүсгэн байгуулаад жил гарсан болж байгаа юм тий. Тэгэхээр шүтист яг химэл оюуны ангид сурдаг гэсэндээ би бас шүтист тийм анги гэдгийг одоо саяхан л олж мэдлээ л тий. Тэгэхээр ер нь яг тийм тэр одоо энэ ангийн бас одоо юу гэдэг онцлог нь юу вэ те ямар хөө хөтөлбөртэй байдгийг эндээс жаахан сонирхол бол те одоос нь чинь шин тутам ингээ хөгжиж байгаа мэрэгжил байгаад байна шүү дээ. Тий. За ер нь бол химэл оюухан гингүүт мэдээч шүтис чинь сурвал шүү дээ. Энэ бол судалгаа хөгжүүлэлт энэ бүх юм л ер нь байх хэвээр. Гадуур байдаг химэл оюуны сургалтууд эдрээс бол мэдээж суурьасаа эхлээд илүү яг химэл оюун гэж юу вэ гэдгээс эхлээд за яг яаж амьдрал дээр ашиглахаасаа гадна яг хэрхэн энийг хийх үү тэгээд ард нь ямар математик томьёол явдгүү нэтрэ бүр ингэ дээд боловсролын хэмжээнд үздэг болохоор маш сонирхолтой. Одоо чинь химэл оюун сонирхож байгаа хүүхдүүд байх юм бол энэ бол яг химэл оюуны салбар сонирхоод энэ салбар иргэд итгэх юм бол мэдээ суур бол маш чухал. Тийм учраас тэр хөтөлбөрийн дагуу бол бүх юм байдгаараа их сонирхолтой гэж боддог. Тэгээд баг миний ах санджаар 19 нү 20 онд энэ хөтөлбөр шүтээс наах нэгдэжсэн. Одоо яг оноо багцаалж байгаа нь юу вэ? ChatGPT-с өмнө гэсэн байхгүй юу? Нэг хүн болго ChatGPT 22 он. 22 оны 11 сард байсан мөн. Хүн болго нэг химэл оюун ярьдаг үеэс өмнө байсан болохоор илүү суур талаас илүү маш сайн явсан байх гэж бодож байна. Тэгээд миний баг зүг санджуул энэ жил баг мөс химэл оюуныг нэгсэн баг шүү. За анхны анги. Тий. За тэрүүгээрээ сонирхолтой. Хүүхдүүд өвч гэсэн яг миний анги болохоор яг бас ChatGPT өмнө орсон анги болохоор энэ бол хүмүүс бас мэдхгүй яг химэл оюунаа илүү сонирхож ирсэн хүмүүс дарсан бол бас сонирхолтой. 19 он гэдэг чи одоо ковидын баг өмнөх шахуу үед байна. Ер нь химэл оюун бас нэлийн химэл оюун гэдэг Google ер нь анх гарч ирж ирсэн үе шүү дээ тий. Тэгэхээр аав ээж чи ер нь яг яаж хүлээж авсан? Одоо анх мэрэгшээ сонгоо яаж явах тэгээд яаж хандж ирсэн? Наачаам сонирхолтой заа. Анх оюутан болоод яг эхний өдөр ингээд анги мэнгээ сонгосон шүү дээ. Тэгээд би химэл оюуны анги сонгосон гэсэн чинь наачид юу нэг наачид тэгээд шууд эхний асуулт нь тэгээд төгсөөд ажлын байр байгаа мó гэдэг чинь мөнгө олох юм уу? Тий. Мөнгө олох юм уу тий? Одоо болохоор хүн болгоо мэддэг болцсон болохоор нэг тийм арай нэг тайв. Гэтэ сул тал нь химэл оюун гэхээр Монгол жилтөө ер нь хүмүүс аюу энгийн төвшөнд ойлгоод байна. За нэг 70 орчим хувийн зүгээр химэл оюунгүй ChatGPT тий. За тэгээд үлдсэн үеийн нэмэх юм бол нэг 90% зүгээр л зураг генерит хийдэг зүйл. Эсвэл нэг одоо Facebook-оор явж байгаа видео генерит хийж байгаа химэл оюун гэж шууд нэрлэхэд. За химэл оюуны тодорхой нэг илэрлэл мөн л дөө. Гэхдээ тэр чинь зүрдэл нэг хэсэг нөхгүй. Тэгээд цаана маш их том далаа байгаа. Тэгээд бас 2019 он зөвхөн химэл оюун гэдэг нэршил гарч ижсэн гэж хэлэхэд бас буруу л та. Тий. Ер нь бол 1900-аад ер нь бол практикли 2 дугаар дэний үеэс л химэл оюун нэлээд гоё явжсэн. Тэгээд мэдээж альва юмд өвөл гэд байдаг шүү дээ. Засрын үе. Химэл оюуны өвөл гэж тэрнээс хойш жоохон болсон. Тэгээд сая ChatGPT гарч ирсэн баг сэргэн модальтай байгаа тий. Тийм их юм болоод байна. Тэгээд химэл оюун ер нь бол сонирхолтой. Тэгээд маш бол хамгийн ингэ сонирхолтой байлгаж чадчих байгаа зүйл нь технологийн салбарт бас одоогийн ажил үйлдвэрлэлийн шинэ өмсгөлийн иргэн авчирч байгаа зүйл гэж байна. Үнэхээр бодиттой хэрэгжиж бидний амьдралд үнэхээр тусдын болоод байгаа. Тэр нь бол хамгийн үн цэнийг өгч байгаа зүйл. Одоо чинь хүн болгоно л ChatGPT-ээр ороод нэг амар том комплекс асуултыг амар ингийн болгоо ингээл болчих юм уу гэдэг тийм мэдрэмжийг авсан баг тий. Тэгээ гол нь эн чинь ердөө энэ том зүйл уул том зүйл яриад байгаа шүү дээ. Гэтэл энэ том зүйл юм шиг ирнэ. Энэ том зүйлийг хэрэгдүүл жижиг хэсэг наад гэсэн. Цаана мэдгүй амар том далаа байгаа. Тэнд нь бүр сонирхолтой юм маш их баг. Тэгэхээр анх шинэ анги нэгсэнгээ мэдээж одоо ийсэн бос ер нь яг энэ чиглэлээр яг сурах хэрэгтэй мэн гэдэг тэр одоо шийдвэр дотроо хэзээ гаргасан бэ? За ер нь бол бүр одоо бүр ингээд 7-8 дугаар гэсэн юм. За. Би ингээд математик олимпиад бэлтгэдэг байсан байхгүй юу? 10 жилийн багштай. Тэгээд ер нь технологи юм болох юм байна, инженерийн салбарын юм болох юм байна гэд ер нь бол баримжаатай болчихсон. Тэгээд 7-8 дугаар ангиас яг химэл оюун бичгсээр нь бол компьютерт нэлээд
их цаг ноцолддог. За ер нь баг өдөрт 7-8 цаг баг ноцолддог. Тэгээд баг анхныхаа вебсайтыг баг 7 нү 8 дугаар ангид бичижсэн. Тэгээд тэр үед нэг Canon-ы сайт майти гээл те. Тэгээ бас жоохон зах зээл танигдчих мэрэгдээ бас 10 жилийн хүртэл шүү дээ. Одоо нэг 14-5 та хүртээсэн юм да. Тэгээд сонирхолтой байсан. Тэгээд ер нь тэр үеэс нэг технологийн салбартаа нэг дуртай болсон юм уу? Нэг за гоё юм байна те. Тэгээд бас тэгээд ер нь бол химэл оюуны уран зөгнөлт кинонууд бас их үздэг байсан. Тэгээд баг 18 байна уу? Яг ковид үе сан. Ковидын жоохон өмнө нэг подкаст сонсч ирсэн чинь ер нь бол химэл оюун гэдэг зүйл ирээдүй болж магадгүй. Гэхдээ хэрвээ ирээдүйд бэлтгэлтэй байх юм бол химэл оюунаар маш сайн чаддаг байх хэрэгтэй. Тэгээд эсвэл нэг урлагийн болоо. Би тэр подкаст аяус мартдаг байхгүй. Ер нь бол химэл оюунаа орлож чадахгүй мэрэгчлэгсэн чинь ерөөсөө урлагийн дууч бүжиглдэг ч юм уу те. Эсвэл хашиж байгаа ч юм уу. Тийм юм байх юм бол химэл оюун орлож чадахгүй гэжсэн байхгүй. Тэгсэн чинь Midjourney гарч ирэл те. Хүн болгон химэл оюуны гой зураг зурдаг болоо. Тэгсэн чинь дараа нэгэл AI-аар дуу хийдэг болоо те. Сансан бол химэл оюунаар дуу хийгээд тай сонсоод үзэр энэ бол амар сонирхолтой хөгжсөн байгаа бүр өөрийнхөө л урагшилт дуу илгүүж болдог ч юм уу те. Тэгэхээр ингээ харсан чинь шаал эсрэгээр те. Бараг тэр подкаст бараг 300 яригдсан бабаа ш. Хамгийн дөрөнд урлагийн салбар хэлцэлгээд байгаа юм шиг. Тэгээд тэр нь бас сонирхолтой. Тэгээд ер нь ингээ тоочхан бол олон юм байна дөө. Одоо их чи химэл оюуныг зүгээр яг өдөр тутмын ажил амьдралд яг яаж ашиглаж байна ямар хөө байдлаар? Баг бүх юмд ашиглаж байна дөө. Баг өглөө сэрэл химэл оюунд тесэрч штэ. Тэгээд бас их технологиудаас гэхдээ би ингээд энэс хэлхээс энэ хичээд идэх гэсэн бохгүй юу? Одоо л энэ баг эсрэгээр алцсан. Яагаад гэвэл химэл оюун ашиглаад үнэхээр би бүтээмжийг нэмэгдүүлж чадчихаа. Манай компани бүтээмж, миний хувийн амьдралын бүтээмж те. Ер нь бол маш сайжирч байгаа. Одоо хэдүүлээ бодъё л. Чи өглөө би имэйлийг ч юм уу эсвэл компанийн имэйл, компанийн асуулт хариулт энгийн бүх юмнуудыг химэл оюуны автоматжуулалт болгоцсон. Тэнгүүд би өөрөө ингээд хэд хэдэн зүйл дээр гоё мэдрэмж аваад байгаа байхгүй. За нэр бас компанийн өөрөө ингээд чат бас манайх шиг юм нэвтрүүлэг юм байна. За нэгт ингээд компаниасаа жах ормаад. За нэг ч болтоо нэг алхам муртай юм байна те. Цааш явгод цаг хугацаа өнөх юм жаа. За ер нь л баг юм шиг санагдаж. Одоо чинь имэйл бичих юу хэн байх вэ ч юм уу те. Нэг 5 минутын ажил гэж байгаа. За өдөрт нэг 2 имэйл бичдэг өдрийн 10 минут те. Тэгээ 30 өдөр хэрэг чинь тэгээд цаашаа 10 та үржигдээд 30 та 300 минут те. Тэгээд жилээр тооцсон бол бас ингээд баг 100 гаруй өдөр болж байгаа шүү дээ. Тэгээд энийг ингээд зөвхөн имэйл биш зав. Цаашаа ингээд маш олон салбарт ажил дутуу хүний нөөц, хөгжүүлэлт, тэгээд танилцуулах, маркетинг бүх юм руу арж өнгөд маш хэмжээний цагийг ингээд бүтээгээд байгаа байхгүй. Тэнгүүд тэндээсээ ингээд компани гэлтүү хувиндээ маш хэмжээний бүтээмж нэмэгдэж байгаа. Тэр нь бол хамгийн гоё зүйл юм. Одоо чинь компаниуд одоо чинь 10,000 ажилтнтай компани тэр их цагийг нэг ажилтныхаа тоонд өгч явах юм бол дахиад баг тэр цагаараа баг 2-3 компани гэдэг ч юм уу. Тийм боломжууд уулсан байгаа. Тэрийг ер нь бол барьж авч ашиглах хичээж авчаад баг өдөр болгоно л химэл оюунтай ноцолтож байгаа. Гэхдээ тэр үсгсэн цаг байгаа шүү дээ. Тэр үсгсэн цагаа эргээд дахиад химэл оюунаас сороход өнгөрөөж байгаа юм. Баг 7 хоног болгоно л шинэ зүйл гараад шүү дээ. Одоо өнөөдөрт нь 11 сарын 11 өдөртэй. За тэнгэлчүүдийн барь юм. 11 сарын чинь одоо яг 7 хоног хасаад 11 сарын 4-өөс 11 сарын 11-ний хооронд химэл оюуны шинэ нээлт paper tool одоо тий тэдний ингээд баг гарах юм бол бүр юм ёо ямар гоё юм бэ те баг 7-7 хоног баг бит хоёр ингээ ярьж хахад баг шинэ модель цаанч гарч иж магадгүй байхгүй. Тэгээд тэр зүйлийг ингээ сураад цааш явахад бол үнэхээр сонирхолтой. Тэгээд сонирхолтойгоос гадна маш хэмжээний бүтээмжийг нэмэгдүүлж байгаа. Бүр үнэхээр их бүтээмж. Би одоо ингээ зүгээр чи яг хувийн төвшөнтэй те компани төвшөнтэй тэр бүтээмжийг яг ямар байдлаар ямар үзүүлэлтээр хэмжиж байна. Цаг хугацаа бүтээж байгаа. За тэгээд одоо бүр за яг наад тасалт дээр чинь цаг. Одоо жишээ нь хамгийн наазахын жишээ нь те би бас нэг химэл оюуны үн төлбөрөө сурвалт тэнцэн оюутнууд дарамтлал өгчөд ингээ багшилж байгаа байхгүй юу. За өмнө нь би яг 7-8 дугаар ангида анхныхаа вебсайтыг бичижсэн гэсэн шүү дээ. За тэрнэр би баг 2 сар баг тасралтгүй доториолцсон байхгүй юу. Баг өдөрт 2-3 цаг тий. Ингээд энэ YouTube-ийн бичлэгийг дагаа хийгээд тахт минийхтэй л алтаа гарч ирээд тэр YouTube дээр нь болоод идэг. Тэгээ ойлгохгүй зааш ёо. За дахиад нэг бичлэг тий. Тэгэл өдөрт 7-8 зөвхөн YouTube-ийн ингээд заавар бичлэг үзсэн. Тэгээ баг тэр зарчмаар ингээд 2-3 сар явж байгаа шүү дээ. Багш авахгүй шүү дээ тэр чинь. Тэгээ YouTube-ийн харж байгаа нэг хөхтэй байхгүй юу. Тэгжээж нэг арайгч нэг юм босоож байгаа. Тэгсэн одоо би болохоор хүүхдүүд ингээд вебсайт хөгжүүлэлт хичээлэхтэй
За яг нэг цаг 30 минутанд бүтэн хүүхдүүд вебсайтыг гараад ирж байгаа байхгүй. Вебсайт хийж байгаа би үндсэн юм зааж өгч байгаа, зам чиглүүлэх гэж байгаа. Тэгэд үлдсэн хиймэл аян гэдэг багштай. Хиймэл аян гэдэг. Тэр би тухайч YouTube-ийн асуулт ойлгохгүй байсан бол ChatGPT-с ч юм уу эсвэл нэг AI agent-аас асуувал наач ийм асуудал данаа. Хэрвээ та код хийж чадахгүй би над код чинь өмнө ч бичээд хүү. Тэгэл цаг 30 минут вебсайт паг. Энэ бол яалч энэ зөв эрдэнэ гэж шахахгүй. Тэгээ цаашаа стартап компани бүтээгдэхүүн гэж цаашаа ярих юм бол зөндөө мэдээлэл хүмүүс сонсоод нэг фантази маяг юм шиг сонсогдож байгаа гэж магадгүй. Яг мэдээж аливаа нөгөө хайплж ярихгүй гэдэг шүү дээ. Гэтээ би ингээ сая хайплж ярьж байгаа юм шиг нүүс хайплаад яг үндсэн үн цэнийг 2 3 үржүүлээд нэг хэтрүүлээд яриадсан бол байхгүй. Яг зүгээр бодит байгаа юм л ярьж байгаа. Одоо чинь бизнес эрхлэгч юм уу эсвэл технологийн салбархан гэх мэт байх та тий. Y Combinator гэдэг байдаг шүү дээ тий. Одоо чинь стартапуудын Harvard гэх юм уу. Тэрэнд ингээд за манай компаниар жил болгон л ингээ өргөжлөе бол баг 3 4 жил 3 4 удаа одоо өлөглөл болгоо өргөлөө ингээл явал яг тэнцэхгүй л. Гэтэ тэнцэж байгаа хүмүүсийг харж байгаа шүү дээ. Бас бид эдээс нэгт одоо чинь би хортой ихэд сэтэлэн хортой хөлт Y Combinator тэнцэн байгаа юм тий. Гэтэ тэнцэн хамгийн сонирхолтой зүйл нь ерөөсөө ингээд бид эдээс нэг ялгар нэг мундаграад байсан бол бас байхгүй. Гэхдээ тэр хүүхд тэнцэж байгаа шалтгаан хиймэл ойныг бид эдээс ашиглаж авч ирж тэнцээд байгаа байхгүй. Яагаад гэвэл хиймэл ойн ашиглах бүтээгдэхүүн гаргасан, бүтээгдэхүүнээ тодорхой хэмжээнд борлуулсан, санаагаа бас баг хиймэл ойн гаргасан ч гэж бод зам битгэв. Гэтэл тэр ингээд стартапын хараа одоо хэдүүлээ бодох юм бол стартап үүсгэн байгуулж байгаа хүмүүсийн 1 2 он одоо амжилттай байгаа шүү дээ. Статистикаар харах юм бол тэгээд тэр 1 2 хувьяасан дахиад Y Combinator apply хийнгүүт тэг баг дахиад 1 2 он тэнцэж байгаа байхгүй юу? Тэгэхээр хиймэл ойны боломж бол маш их байгаа. Одоо чинь энэтхэг нэг залуу байсан. Нэрийг нь олсон байхгүй. 19 байлоо та. Одоо бүр надаас дүүрчиж байгаа байхгүй. Тэгээд ганцаараа соло фондер. Соло одоо чинь одоо хэн нэгэн дэмжлэг ментор байхгүй, хамтрагч байхгүй гав ганцаараа хиймэл ойныг ашиглаад 5 6 сая долларыг хөрөнгө оруулалт Google-с татаад борлуулалтыг авчиж байгаа байхгүй. Тэгэхээр ийм ундаг жишээнүүд бол байгаа. Тэгээд тэр их тийм ундаг юм уу гэхингүүт яг бидээс бол одоо чинь одоо шүтээсээ оюутнууд мөн оюутнуудаас нэг хол тасраад гэсэн байхгүй. Зүгээр л хиймэл ойныг маш сайн ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр хэдүүлээ хоцоргүй цаа. Зөв. Түрүү аавч чи ингээд анх ангид орж явахад яаж мөнгө болох гэж асууж юмс. Одоо тэгтээ яг энэ мэрэгчлийг эзэмшээд ирэхээр яг гээд бас бизнес хийгээд эхлэхээр мөнгө хэр олж чинь яг Монголын зах зээл дээр. За Монголын зах зээлээс яг хиймэл ойнараа яг мөнгө олсон бол яг байхгүй. Бид мэдээж стартап компанийнхаа ер нь бол олон ч технологийн фондерууд эсвэл наачиг туршилтгүй байхад эхэлсэн ч олон фондерууд энэ надад адилхан л төстэй юм ярих баг. Яг мөнгө олж болох маш олон л арга замаар мөнгө олох хичээж байгаа. Гэтэ яг их сурвал би бол ингэж бодоод байгаа байхгүй юу? Ажлын талбар их сурвал хоёр жоохон тусдаа гэж ойлгодог байхгүй юу? Би бол их сурвалыг бол ялбараа дээд боловсрол эзэмшмээр байгаа тий. Уулын дээд боловсрол гэдэг чинь бол гоё бакалаврын судалгааны зэрэг ч юм уу тий. Энд чинь бол судалгааны институт байгаа шүү дээ их сурвал гэхээр. Тэнгүүд би илүү судалгаа талтай юм их сурвалаас аваад тий илүү их цаашаа онлайн төвшөнд яг хиймэл ойноор бизнес хийн гэж бол их сурвал заахгүй шүү дээ. Гэтэ их сурвал юу заадаг вэ гэхээр хиймэл ойн гэж яг юу вэ гэдэг. Энэ бол амар ингийн асуулт гад. Тэгээ энэ асуултыг бүр маш гүн төвшөнд заадаг. Тэнгүүд гэж юу вэ гэдэг асуултанд их сурвал маш сайн хариулж чаддаг. Тийм болохоор их сурвалт энэ дуртай. Бусдаар бол би зүгээр бизнес хийхин тулд тэгээд бизнес хийх дамжлага их сурвал бол болгоогүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр их сурвалыг ер нь тэгж хардаг. Яг хөө их сурвал мэдээ төгссөн хүн бизнест бол мэдээж давуу талтай байна. Гэхдээ заавал их сурвалаар дамжаад бизнес хүрдэг биш. Их сурвалаар нь хараасай л гэж хүсэж байгаа гэсэн. Яг бизнесийн талбарт бол мэдээж сурж байгаа зүйл бол их байгаа. Мөнгө олох revenue model гэх юм бол манайх ер нь бол хэд хэдэн зачмаар Монгол амьдралд хийлээч гэж байна да. За бидэд мэдээж бизнесийнхаа одоо саний ярьж байгаа бүх имэйл автоматжуул, цаашаа вебсайт автоматжуулалт, мобайл автоматжуулалт гингүүд одоо амар их сонсогдож байна. Зөв ингээд таны өдөр тутмын давтагддаг ажлуудыг хиймэл ойноор орлуулаад тэгэл цаг гаргачихж байгаа гэсэн үг байхгүй юу? Энэ бүх үйлчлэгнүүдийг компаниудад Монголын бизнесүүдэд санал болгодог. За нэг үйлчлэгэн дээр. За тэгээд ерөөхдөө уламжлалт софтвер үйлчлэгэн бас үзүүлдэг. Одоо чинь вебсайт ч юм уу. Вебсайт хөгжүүл хэлмээр байвал бас манайхаар хэлдэг компаниуд байдаг. За цаашаа мобайл апнууд гэдэг ч юм уу. Тэгээд ерхий софтвер үйлчлэгэнүүд тал үзүүлдэг. Тэрүүгээр ер нь
гол орлого болоод тэгээд бид өөрсдийн бүтээгдэхүүн мэдж гаргаж байгаа Himalayan компани гэх зөвхөн нэг үйлчлэл үзүүлдэг компани бас баймиргүй шүү дээ. Бас нэг өөрийн гэсэн нэг бүтээгдэхүүн гаргацсан тий. За оюу AI гэж гаргаад тэр AI дэлхийн тавцад гаргаад Монголын компанид ийм стартап бид ингээд тэгэл элдэн олон улсын тэмцээнүүд аплай хийгээл заримдаа тэнцэл улсаа төлөөлж оролцоод гэдэг ч юм уу сонирхолтой юмнууд болох юм аа. Түрүү их сургууль гэснээс одоо яг нэг зарим нэг юм шүмжлээд штэ ахмадуудын дунд ч ядгтэй хүүхдүүдийн ингээд одоо 4 жил 5 жил ингээд олигтой юм зааж чадахгүй мөртлөө ингээд хамаг амьдралыг нь үрж яана хамаг цагийг нь үрж яана одоо бол ингээд за ютубер ингээд баг зарим боловсрол эзэмшиж гэнэ гэж байна. За тэгснэ одоо ингээд ChatGPT Himalayan гараад ирлээ эдгээр чинь баг ингээд хүнээс тутахааргүй зарим тохиолдолд илүү юм багш нар юмнууд гараад ирсэн гэж байна. Яг энэ дээр чи зүгээр юу үлгээ дөрөв нөгөө их сургууль гэж юу гэдэг дээр чи бас жоохон тогтлол яг энэ дээр бас юу гэж боддгийг чи сонирхоод байгаа юм тий. Тийм. Энэ дээр бол яг хуу аль аль нь үнэн л дээ. За сая Himalayan зарим багшаас илүү үнэн, заримнаас нь сулн үнэн. За мэдээж YouTube-ээс ороод юм сурчдаг үнэн тий. Жишээ нь одоо 7 дугаар ангитай YouTube-ээс ороод вебсайтыг сурчиж байгаа юм уу. Тэгэхээр зарим нь үнэн. Гэхдээ зарим нь бол мэдээж их сургуулийн хяналттай юм байгаа байхгүй юу? Одоо миний хувьд л одоо жишээ нь одоо анхны их сургуулиудад юу юм бэ? Бараг Чингис хааны үед үссэн болсон тий. Одоо чинь тухайд одоо нэг цэрэгтэй би одоо Чингис хааны цэргийн алтан тэнцхийн тулд их сургууль сурах хэрэгтэй байна гэвэл ах тий. Тэгэхээр их сургууль гэдэг чинь дээд судлаа тий цаашаа бакалавр төгсдөө мастер доктор гэдэг юм уу тий. Тэр нь өөрөө тэр зэвгийг авж байгаа хүн нь өөрөө тэр нь өөрөө гоё аахгүй юу. Тэгээд дээд боловсрол эзэмших нь өөрөө гоё штэ. Одоо заавал одоо хэдүүлээ YouTube-ээс сураад явж болно л доо. Гэхдээ яг судалгааны чиглэлээр их сургууль мэн гэсэн ч юм уу. Тэгээд цаашаа одоо хэдүүлээ зүгээр YouTube-ээс би нэг вебсайтыг сурцсан нэг хүн байла. За магадгүй тэргийн ажлын байран дээр бүр төгс идэх ч юм уу тий. За тийм хүн байлаа гэж бод тий. Хажууд нь програм хангамжаар дээд боловсралтай доктор ч юм уу тий. Энэ хоёр хүн уулзаад юм ярихад гомын зөрүүтэй юм сонсогдно. Энэ хүн ингээд үнэхээр л гоё юм ярь. Одоо чинь тэр хөгжүүлэлт технологи гэдэг зүйлийг дээд боловсралтай үнэхээр гоё ингээд кино шиг гоё ярьж чадна тий. Яа ийм юм бэ тий. Ингэж ярьдیں۔ Тэр үний мэдлэг нь өөрөө гоё шүү дээ тий. Тэгээд их сурвал ер нь бол тэрүүгээр л хамгийн гоё гэж боддог. Ер нь бол мэдлэгтэй хүмүүс ингээд цугладаг цэг гэж харах юм бол арай өөр харах хэрэгтэй. Ер нь тэгж л харах хэрэгтэй гэж миний хувийн үнцг болт юм байна. Бусдаар бол зүгээр би ингээд энэ ажлын байранд гарахын тулд заавал их сургууль сурах хэрэгтэй. Зүгээр миний ажлын байран дээр гарах л дамжлага их сургууль гэж харах юм бол бас жаахан энэ яг ийм үнцэг хүмүүс байж болно. Гэтэ би бол ингэж харах хүсдэг тий. Чиний хувьд одоо их сургуулаа төгсөөд ер нь яг энэ бизнесээ цаашаа хийгээд явах уу бас эхлээд ямар нэгэн байдлаар нэг газар ажиллаад үзэх шиг тийм ер нь яг цаашдын төлөвлөгөө юу вэ? Яг би бол тодорхой хэмжээний энэ бизнес ингээ хийгээд явхад бол мэдээж орлогыг бол олж байгаа. Тэгэхээр энэ бизнесээ хөгжлүүлээд явна гэсэн арслан хараатай. Магадгүй дахиад 5 жил 10 жил зүтгүүлэх яг ингээл очроо холлоо явах. Энэ бол өөртөө итгэж байгаа, компанид бас итгэж байгаа, хүмүүст бас итгэж байгаа. Их сурвалт ер нь бол гэтээ ажлын байран дээр огт ажиллаж үзээгүй бас гараагүй. Би бас 10 жилдээ жоох ийш тийш яадаг хөхтэйсэн. Энэ тийм очиод ажиллаад баг 11 дугаар ангитаал хичээл хажуугаар ажил хийж мэгээл энэ тийм тагс цагийн ажил хийгээл фриланс хийгээл 7 дугаар ангид сорсон ганц сорсон юм аа 9.11 жоохон сайжруулаад компаниуд зарлал би вебсайт ич танах хийлэхгүй юу гээл тий. Тэгсээр бол фриланс хийгээл 1-р курстэй эдийн компанид ажиллаад одоо тэр компаниас хасч лоочлаа маш богино хугацаанд ажиллаа. Гэлсэмээс харж байгаа харсан одоо хүмүүс дургүй ямар компаниуд ажиллаж байна? Тэгээд хэд хэдэн групп компаниуд байна. За тэгээд товийн жижиг компаниуд байна. Тэгээд бараг сонсч ажиллаа. Харж байвал яг танилцлаа. Тэгээд одоо ярихад жоохон одоо сонсоход бол одоо ингээд тухайд нэг ажилчин хүний хувьд харахад бол яхтай л гэж бодчихсан байхгүй юу. Одоо ингээд ажил олгож болсон чинь бас муухай юм хийсэн байхгүй юу. Офис дээр сунгата яг өөрийнхөө одоо чинь анх би 10 сард компани өсгөн байгуулчихад бараг 6-аас 10 сар 4 сар хүртэл зүгээр цалинтай өөрийнхөө хийсэн байхгүй. Өөрийнхөө бизнесийг хүнээс цалин аваад өөрийнхөө бизнесийг хийгээл одоо зогож байгаа ясцаагаас уучлаарай. Тиймэрхүү юмнууд л байсан. За тэгээд төгсөөд бол энийгээ хийн. Тэгээд мэдээж би магадгүй сонирхох юм бол ер нь бол сурахыг хүсэж байгаа зүйлсээр их сурвал нэмээд өөрчлөлөө сурахыг бас хүсдэг. Тэгэхээр танаа багийн талаар бас сонирхмаар айл да. Хамгийн хөгшин 24-тэй гэж сонссон. Тэгэхээр одоо
нэлийн залууууд ийм баг бүрэлдсэн гэдэг. Ерөнхийдөө яг та нар зүгээр ажилтдаг одоо арга барил хэв маяг гэх юм уу те яг үндсэн ажилчин гэж ер нь байна үү. Тэгээ мэдээж ингээд төслүүд дээр ингээд орж гараад ажилтдаг хүмүүс бол мэдээж байгаа хэ. Тэр нэг ямар байдлаар ажиллаж байна. За наачаа амар сонирхолтой асуулт. Ер нь бол стартапуудын ингээд дотоод ажлын соёлын асуух юм бол энэ компани болгол өөрсдийн гэсэн сонирхолтой соёлтой ядч те. Манайх бол стаян холилдсон мөр. Тэгээд би бол тэгэл наан цаанаар бол хотгож байгаа юм чинь. За мэдээж яг co-founder-ууд энэ founder-ын төвшөнд ажиллаж байгаа хүмүүс бол тэнийг юм шиг л ажилтдаг. Яг одоо энэ бол их ажилтгч нь ер нь кул байхад болцсон баггүй юу? Өдөрт 12 цаг ажилтдаг, 14 цаг ажилтдаг. Ерөөсөө кул биш байхад кул байхад болцсон. Зүгээр ингээд богино хугацаанд үн цэн гаргаж байгаа хүмүүс илүү кул болсон. Гэхдээ би яг фондерийн төвшөнд co-founder-уудаа ер нь бол баг хитүүлээ ингээд өдөрт доор 12 цаг ажиллах хэрэгтэй тий. Би бас өөрөө ихэд тэгээд ажиллаждаг. Ажиллах явцад нь нэг 4-5 цаг яг өдөр тутмын ажил. Үлдсэнд нь ингээд дандаа шинэ юм сурчдаг. Одоо чинь хэдүүлээ өөрсдөө химлэн үнийг гэдэг технологи гэж ярьдаг. Хэдүүлээ химлэн үнийг ярьдаг тий. Химлэн үнийг үйлчлэг компаниуд санал болгодог. Тэгсэн шинэ гарсан өнөөдөр гарсан химлэн үйлчлэг компани асууд бид мэдэхгүй юу сууж ажиллахгүй шүү дээ. Тэгэх юм бол тэр зүйлээ байнга сурчдаг. Яг фондеруудынхаа төвшөнд өгдүүлэгч хаан төвшөнд ингээд яг үндсэн кор гишүүнүүдээ бол заавал ширхэтээ тийш шахдаг бачлаарай. Тэгээ цаашгаа явж байгаа энэ бол төслүүдээр орж идэг гишүүнүүдээс байдаг. Тэр нь бол ерөнхийдөө манайх юм төсөлтэй чи ороод ирээ ингээд хөтөлтэй хамт хийя гэж явах юм бол тэгээд тооцох юм бол баг 30-аад гаруй гишүүнтэй. Тэгээд үндсэн ингээд яг үндсэн кор гишүүн бол 4-5 байлаа. Тэгээд яг офс дээр үжиж байгаа яг идэвхтэй одоо төсөл дээр ажиллаж байгаа юм бол 10 гаруй ажилчтай гэх юм уу. Ингээд янз янз л одоо чинь мэдээж бидэд яг үндсэн стартап баг энэ хүмүүсээс салхаж байгаа хөө. Нэг эсвэл мэдээж одоо тэр чинь дусч өгөө мө тэ тэр үгчээ. Өглөө мэдээж гоё юм байгаа. Тэгээ өглөө нь мэдээж 9-өөс хурууг уншаалаа 96-ад хурууг уншаалаа гарна гэсэн бол мэдээж байхгүй. Бидэд үндсэн тавьдаг шаардлага. Ер нь бол үеийн хөлтөд байхгүй юу? Хамгийн өгч нь 24 гэдэг чинь бараг л ойрлцоо гэсэн үг шүү дээ. Тэгэл ер нь бол өдөр тутмын харилцаа та одоо манай ажилч байгаа би ингээл за андаа энэ ажил байна те. Энэ ажлыг миний найз нэгтгэх гэдэг дуусгач нь өстэй те. Хоёлаа дуусгач нь өстэй гэл. Тэгэл одоо нөгөө яг чи нарийн төлөвлөж байгаа дуусгачнаа гэнэ. За дуусгачаар гээл тэгэл орчих. Тэгэл мэдээж харилцаа хэлтгэлцэл байна. Тэгээд мэдээж хүний ихтгэл алдах бол уусаа муухай штэ. Тэгэх юм бол уусаа залууч юм бай, хөшин ч юм бай. Хүний ихтгэл алдаад гэх юм бол тэгэл уусаа бизнес авахгүй болчих штэ. Тэгээд тэр хүндээ ихтгэл. Тэгээд тэр хүн нэгээс тавтахад ажил дээр ирэхгүй байж болно. Тэгээд хагасаа үндсэн дээрээ суугаад дуусгах юм л окей би юу ч хэлэхгүй. Тэгээд дуусахгүй байх юм бол тэгэл зууралтай штэ. Нэг тийм л зарчимтай да. Зөв. Одоо ингээд яг уу жинзээ гэдэг чинь нэг тийм бас нэлээ яригдаг модны сэдвүүдийн нэг болцсон гэх юм уу те. Жинзээ нэртэй ойлголцохгүй энэ юу ямар нөхдүүд байгаад байна. Ерөөсөө яг тийм юу хөвтэй биш. Айгу нялзраа байгаад байна, нялх байгаад байна те. Ой харимхай байгаад энэ төр янз янз юм яваад штэ те. Тэгээд хүний үг сонсдоггүй энэ төр гэл. Ер нь яг иймэрхүү яриануд төр чи юу гэж боддог вэ те. Ер нь үнэ. За ер нь бол санал нийлж байгаа юм байгаа. Гэтэ ер нь бол жоохон нээлттэй байх хичээдэг. Одоо чинь ямар ч юмд 100% буруу гэсэн юм байхгүй. Сул тал байгаа. Даваа тал ч гэсэн байгаа. За зарим хүмүүс ингээс асаад сайн хүмүүс ингээс асаад жинзээ үе хитрхи шүтээд бас ах хэрэггүй. Асаргаар хитрхи юм болоод байхаас хэрэггүй. Зүгээр л жинзээ бол жинзээ гээл үлээгээд авч тий. Тэгээд ямар ингээд ийм юм байдаг. Даваа тал байдаг юм сул тал байдаг. Зүгээр л тэгээд ойлгоо тий. Одоо чинь миний өмнөх үе ч гэсэнтэй ялгаагүй шүү дээ. Тэний өмнөх үе ч гэсэн ялгаагүй. Шинэ үед гарч ирэл хатгаанд өөр байдаг гээл асуудлууд. Одоо надаас соёл иргэшил эхэлж байна гэд битээ андуураа гэд манай чойн мах хэлсэн байдаг шүү дээ. Тэрнтэй л ер нь адилхан шүү дээ. Бас хэдүүлээ нэг ер нь өмнө л нэг шинэ үеийнхэнтэй одоо шинэ үе гарч эхэлж байгаа тийм байхгүй шүү дээ. Үе үед л байсан тий. Тэр үеийнхаа үндсэн логикийг л дагж л явж байгаа шүү дээ. Үндсэн том юу лээ тий. Тэрүүгээрээ л явж байгаа. Бастаар бол яг хөө мэдээж асуудалтай нөгөө жоохон онцлогтой юм байгаа шүү дээ. Сошиал ирэх үед мэдээж энэ дээр компаниуд хөврөх хэрэгтэй. Мэдээж цаг үедээ хөвлөлж хамт өөрчлөлт шинжилгээд бэлэн байх хэрэгтэй. Чинь одоо компаниуд наацхын борлуулалтаа нэмэх юм бол дижитал орчинд зөв төрхийг үүсгэх хэрэгтэй байна. Зүгээр л одоо чинь яаж л наацхан дижитал орчингууд хүмүүс Facebook, Instagram-аас цаашаа төсөөлөхгүй шүү дээ. Тэгээд хэдүүлээ зах зээл авах юм бол цаан чинь олон улс те зөв ихэнх юмнууд e-commerce юм уу эсвэл вебсайтууд тэндээс хаваа мэдээлэл авч итгэлцлээ тэндээр төрүүлж ийн манайхан тэгсэн зүгээр 30 минутанд 30 секунд хараад өнгөрдөг видео бүхэл бүтэн бизнесээ татдаг ч юм уу яаж л ирээдүйд жинзээ үе руугаа те бизнес хөдөлгөх юм бол тэрийгээ сайжруулах хэрэгтэй байна гэд. Тэгээд ер нь бол
амьд үлдгийг бол хөгжүүл төсөлтөө маш чухал гэж бодож байна. За тэгэхээр ер нь ахмад үеийнхэнтэй танай компанид 30-тэй хүн ороод ирлээ гэхдээ тэр мэдээж одоо өмнө тодорхой компаниуд ажиллаа те бас арай өөр соёлын орчноос орж ирж байгаа шүү дээ. Ер нь яг тийм шаардлага тулгуур бол одоо яг өөрийн хувьд ер нь яаж ажиллах вэ те? Одоо энэ дээр бол би ингэж боддог байхгүй юу? 30 настай 15 настай ер нь бол нас гэдэг бол тоо. Би одоо өөрөө өгчлээд байгаа юм яагаад. Нас гэдэг бол миний хувьд тоо заяа. Ер нь бол 30-тай хүн орж ийнү 15-тай хүн орж ийнү би адилхан л хэлж байгаа. Тэгээд гол нь эцсийн зүйл нь үрдэн байхгүй юу? Бид хитүүлээ ингээд 40-тай хүн орж хитүүлээ өнөхөө гоё үрдэнд ороо те. Манай нэг 17-тай ажилтнтай тэр 30-тай ах хамт гоё ажиллаж чадчих юм бол хамаагүй тий 17 одоо миний зорилго энэ 17-тай 30-тай хоёр баг болгоо найзууд болох байхгүй юу? Найзууд болоо гоё нэг дүнд ингээ хүрэх энэ зүйл болж байгаа юм бол окей. Гэхдээ магадлалын хувьд бол онлын хувьд ч тий мэдээж яг ингээд энэ хоёр хүн тохирох магадлал магадгүй 17 хүн тохирох магадлал нэг 70% байлаа гэхэд 17 хүн 30 хүн хоорондоо тохирох магадлал нэг 25% ч юм. Магадлал нь жоохон бага байгаа. Гэхдээ огт үүсгэж чадахгүй. Нэг гоё ихснэр зөндөө ах ихснэр зөндөө л лээд шүү дээ. Одоо чинь ажлын байр дээр гараад үзэхээр яг ажиллаж байсан бол мэтэндээ өөрөөс 10 ах хүнтэй нэг офис дээр суугаад ингүүд зүгээр л найз болцсон байдаг ч юм уу тийм хүчин бас зөндөө байгаа шүү дээ. Гэтээ зүгээр гол нь нэг зүйлээ сайн ойлгоол. Чи чинь бол хүмүүс хүн чинь угаасаа ингээд шилжилт төлөвлөгөөнд амар тасамтгай амтсан болохоор тэр бол зүгээр корпорэт соёлоос стартап соёлоо корпорэт соёл энэ нэг яг энэ асуудлыг хийх юм бол нэг өдөр за бүр цаашлаа жоохон хүн дээр 48 цагийн асуудал байхгүй юу? Бусдаар бол би ойлгосч ядаад байгаа. Зүгээр л хувийн л асуудал гэж бодож байна. Өөрөөр хэлбэл одоо насны зөрүү жинзээ миллениал интер гэдэг чинь бол одоо зөвхөн тоо ерөөдөө явж явж одоо хүний төлөвшлийн асуудал гол нь шүү дээ тий. За түрүү чи ярьжсэн бас ингэ нэг үе болгоно одоо өөр өөрийн тим сорилт онцлогтой тий гайх одоо байгуулах гавь хийж болно тас өөрөх бас тэгээд зовлон бэрхшээлж болно шүү дээ тий. Тэгэхээр яг одоо ингээд их сургууль төгсөхөд гарч ирэх гэж байгаа яг танаа үеийнхний хувьд тий ирээдүйд ер нь яг хамгийн том сорилтууд юу байх вэ гэж бодож байна. Бас ингээд улс орон нийгмийн янз янзын юмнууд энэ өөрчлөлт гэдэг чинь ингээд нэг байнга бужигнаад байна шүү дээ тий. Ер нь яг та нар бас ямар гавь байгуулж болох вэ энэ нийгэмд тий бас та нарын одоо хамгийн их туулах хэвээр тийм бэрхшээлтэй санагдж байгаа зүйл байна. За одоо юу гэдгийг уур амьсгалын өөрчлөлт гэдэг юм одоо өөрөө үгдгийн тийм ингээл бас эн чинь өмнө хүндрэлтийн түүхэнд байж байгаагүй том сорилтууд бас байгаад шүү дээ. Тийм. Гэтэ яг уур амьсгалын өөрчлөлт үнэн магадгүй худал за энэ бол над хамаагүй. Яг үндэ одоо яг хамаатай л та. Яг хамаагүй гэж хэлэх бороо болчин тий. Хамаатай. Гэхдээ уучлаарай өдөр тутмын амьдралд тийм аим нөлөөлж байгааг бол яг хэдүүл яг үнэ л хэлээ л та тий. Үгүй шүү дээ. Яг үнэ л хэлээ тий. Би одоо өглөө босохдоо тий лац давндаа авч ахта мэдээ хогийн савнд хийж байгаа. Гэтэ би лац давнд авчлаа ингээд юм чи бариулт тавьчихгүй гэж бодохгүй шүү дээ. Энэ бол хин хүмүүс гэж бодохгүй. Үнэхээр л үнэн ч гэсэн бид амьдрал яг нөлөөлөхгүй байгаа. Нэг амар шууд орчихгүй. Улс төрөл мэдээж нөлөөлж байгаа. Гэхдээ тийм том хүчин зүйлийн хамгийн одоо чинь альва хүчин зүйл одоо Z үеийнхэнд өдөр тутамдах асуудлыг тоо гэж үзээд тэрийгэ 100% гэж төсөөлье заяа. Тэгээд төсөөлөх юм бол магадгүй 10% нь уур амьсгалын өөрчлөлт одоо улс төр бла 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 юмнууд үлдсэн 90% хүн өөрөөс нь шалтгаалж байгаа байхгүй юу. Тэгээд тэр асуудлуудаа л ерөөдөө шийдээд за яг гол нь одоо миний ингээд үеийнхний ингээ анзаарч байгаагаар маш олон зүйл хэтэрхий одоо дэлгүүлүү одоо юу мэрч хэтэрхий ингээд одоо тархин дотроо бүтээсэн ертөнцөд ингээ амьдраад байгаа байхгүй юу. Яг бодит байдал гэж нэг тоо байгаа гэж төсөөлөх юм бол бид эдийн тархинд бүтээсэн тоо тоо хоёр амар зөрүүтэй байгаа. Энэ амар том асуудал. Энэ том асуудал яг ихэнх хүмүүс давуу талаар ашиглаж болно тий. Тоо дотор үнэхээр гоё амьдраад ас жаргалтай амьдрал окей би матриксыг хүлээн зөвшөөрнө тий. Видео тоглоом хүлээн зөвшөөрнө тэр үнэхээр та жаргалтай амьдрал окей надаа окей болно тий. Би зүгээр өөрийнхөө амьдралаа гоё. Гэхдээ ихэнх тохиол хэдүүлээ дотор л амьдрал шүү дээ. Бодит амьдралаас яагаад салахгүй. Тийм учраас хэдүүлээ өөр өөртөө асуудлыг яг сайн инженерчлээ тий. За өнөөдөр би өглөө босоод ийм асуудал тулгарсан. Тэрийг маш эрүүлэр хараад. Тэгээд тэр асуудлаа шийдэх юм бол би Z үеийнхнийг окей гэж бодоо. Z үеийнхний хамгийн том асуудал нь тэр кинон дотор амьдраа тий. Тэр өөрийгөө киноны гол дүр гэж мэдрээ тий. Тэгээд киноны гол дүр биш хэрнээ өөрийгөө киноны гол дүр гэж мэдрээд хүн амьтанд тонаад, захиралтаа тонаад, ажлынхандаа тонаад тий. Тэгээд гомдоо гараад. Тэр нь бол
тийм байгаа учраас энэ ажлын байр дээр манай өмнөх үеийнх нь одоо манай үеийнхнийг ойлгохгүй муудал харгал эндээс үсэж явах магадaltaй гэж би миний зүгээс бол хараад байдаг байхгүй. Одоо чинь үнэхээр манай үеийнхэн бол баг миний өмнөх үеийнхнаас хамгийн их юм уншдаг баг. Яг хүмүүс ингээ уцаа ухаад энэ л гээд уурлаад байдаг шүү дээ. Гэтэ ер нь бол бүгд л ялгаагүй шүү дээ. Уучлаарай тий. Та 40-тэй нь 30-тэй нь бүгд л адилхан. Одоо өсчүүлч бүр хамааралтай болсон юм. Тий. Бидтэй адилхан 8 цаг ухаж байгаа шүү дээ. Гэхдээ дунд нь 8 цаг юм биш шүү дээ. 6-аас 8 цаг нэг хүний хувь донд нас хамаарахгүй. Гэхдээ манай үеийнхэн бол хамгийн их юм уншиж байгаа гэж бодод байна. Элдэн үнэн зохиол, азгуул кино ч юм уу тий. Тэндээс маш хэмжээний сонирхолтой мэдээлэл авч байгаа. Тэр мэдээлэл дотор хитрхи хийсэр ертөнц дотор амьдраад байгаа. За үнэхээр би дуртай гоё зохиол тэр номын зохиол магадгүй тэр үний зохиолын өнцгөөс үнэн. Гэхдээ миний амьдрал дээр бутлаа гэж болох байхгүй. Тийм учраас за би одоо хэмблээ. Би ч одоо 20 настай бол татчих үү дээ. Одоо нэг компани өсгөн байгуулсан гэдэг зүйлээ маш тодорхой зохицоолоод тэгээ цааш явах нь илүү үнэтэй байх гэж бодлоо. Танай үеийнхний чи одоо нэг улс төрийн оролцоо, улс төрийн амьдралд их сонирхдаггүй гэдэг чинь ер нь бас тэр тал дээр ямар болтой гэдэг юм. 20 гэдэг чи одоо санал өгсөн л байж таах гэдэг тий. Тэр тал дээр юу ямар итгэвтэй нийгмийн амьдрал. За нийгмийн амьдрал талаас ер нь мэдээлэлээс ер нь тасрахгүй. Ер нь бол хараа ажиллах байдалтай. Ажиллаж байгаа хэдий ч гэсэн за нэг дотроод үнэлт гаргачаад яг зарим хүмүүс хувийн хичээсэн гэдэг зүйл нөө хайхаар юмэ бодоод ингээд ус төр итгэхгүй юм шиг гинэ мэдээлэлд ойрхон байгаа ч ингээд хүмүүст илэрхийлдэг жоохон амиа хичээсэн гэдэг. Яг тэрийг амиа хичээсэн гэж тодорхойлол би амиа хичээсэн. Тэгээд надтай маш адилхан амиа хичээсэн манай үеийнхэн дотор л байгаа. Энэ бол манай үеийнхэн ер нь тэгж харагддаг. Хинхэн ер нь ус төрийн ер нь бол мэдээлэлтэй байгаа. За чинь за миний ойрын хүрээл ч юм уу те. За баг 10 хүний 10 баг хагас өдөр болгоо амраас weekly show гэдэг амраахын видео үздэг. Тэгснэ ингээд Facebook руу нараад би үнэхээр за чи уцаа тэрийг уцын авах юм бол стрим мэдээлэл гарч л ирнэ. Тэгэхээр энэ бол ус төртэй энэ бол мэдээлэлтэй ойрхон байгаа. Гэхдээ тэгээд яг яаж нөлөөлдөг саяны чагсаалаас өртлөө тодорхой хэмжээнд л харагдсан л ах гэж бодож байна. Тэгээд асуулт нь бол та өөрөөсөө баг уцаахан яа ингээд сайн бодоод үзэхэд баг мэдчихэж байгаа ах гэж бодож байна. Одоо юу гэдэг яг уу Монгол орн гээд их орн гээд бид нар чинь ярьдаг асуудалтай шийдэх хийх ажлууд зөндөл байгаад тийм миний одоо анзаарж байгаа бол чивэл илүү тийм реалист юм тийм ихэд яг өнөөдөр би яг үгүйстэй урдаа би энэ урд байгаа ямар ажил хийхтэй тэрийг л хийгээд явхад ер нь юм аяндаа болно тийм гэхдээ нөгөө талаас бас ингээд санаа зовхгүй харахгүй одоо юу гэдгийг тийм авилгач гэдэг юм уу одоо ингээд бид нар ингээд мөрөөр ингээд реалист одоо өөрсгчин реалист байдлаар ингээд өөрийнхөө мэдлэг ур чадвараа тордоод өөрийгөө хөгжүүлээд тэрийгээр одоо мөнгө олоод бас нэг юм чинэлэг амьдрчмаар байна шүү дээ тий. Гэтэл ингээд тэнд чинь шал өөр аргаар амьдраад байгаа хэсэг нөхдөд байгаад байна шүү дээ тий. Тэгээд угаасаа хүмүүсийн уурлаад игдүүцээд байгаа юм. Одоо ингээд багш нар эмчрийн цалин ингээд ярьж гин үнэхээр л хүрхгүй байгаа нүг шүү дээ тий. Тийм шүү дээ. Тэгээд ингээд бидний боломжийг хулгайлаа те та нар залуу юм чи ингээд та нар болно ингээд орхицсан мөртлөө ингээд залуучуудын боломжийг хулгайлаад паразитлаад байгаа нэг хэсэг одоо аянг байна ер нь тий. Энэ дээр ер нь чи ер нь яаж реакцлж яа нэр нь бас чи одоо юу гэдгийг өөдөө надад хамаагүй гэдээ явах бас нэг тийм хэцүү болом өччих юм уу те. Ягаад тэгэхээр ингээд магадгүй одоо би бол одоо эцэг хүнтэй хоёр хүүхэдтэй эцэг хүн гэхэд миний хүүхдийн бол ирээдүйн боломжийг хулгайлаад байгаа хүмүүсийг би зүгээр хараа сумааргүй шүү дээ. Тэр нэг эс үлдэхгүй гэдэг чинь бас айгүй онцгой болчиход байна шүү дээ. Нас үнэ наад нэр чинь бас мэдээч олон тэмцэх аргууд болно байгаа. Тэр аргуудыг мэдгүй бол мэдээд байгаа байхгүй болно. Манай үеийнхэн ч тэр танай үеийнхэн ч тэр манай бүр өмнөх үеийнхэн ч тэр манай ээж авийнхын ч тэр хэрхэн яаж тэнцвэ гэдэг олон ихэнх нь баг мэддэг. За мэдгүй байсан ч гэсэн дээж хаачвдээ сараал нэг асуулт асуул окей байхгүй. Тэгээд манай үеийнхэн болохоор ингээ харж байгаа зүйл нь илүү их уртаа ингээд заа ингээд яачих болно доо. Тэгээд өөрөөс ч асуудлыг холдуулах шинжтэй. Тэр нь өөрт нь илүү бидэн амар байгаа учраас тэгж байгаа гэж бодож байна. За миний яг одоо харж байгаа байдал нь болохоор яг өөрийнхөө нэг зүйлийг харсан. За тэгээд тодорхой хэмжээд үнэн чи бодлаач те тэрэндээ итгэцэн. Тэгээд миний харж байгаа бодит байдлын өнцгөөс бол за би урдах яач бизнес хийгээд явж хахад за яадаг ч те одоо химлойны одоо би чи химлойны салбарт стартап фонд хийгээд явж байгаа. Тэндээс одоо химлойны зах зээл бараг 2030 онд $3.80 триллион зөвхөн химлойны зах зээл. Тэнгүүд тэрний бараг 45% нь Америк 20% нь хятад те үлдсэн
хувь нь яг дэлхийд тэр чигээрээ явж байгаа. Тэгээд тэрний ядч 1.1% нь аж Монгол улстай авчрах боломж нэр хүндтэй. Тэрэн дээр ороод ирэх юм бол манай Монгол улс ер нь бол цаашаа явах боломжтой. Тэгээд миний хувьд бол яг өөрийнхөө өнцгөөс харах юм бол одоо нийгэм гэдэг зүйл чинь маш олон зүйлийн бөөгнөрл байгаа шүү дээ. Тэнгүүт би энийг хийснээрээ энэ зүйлийг шийдчихнэ гэж уусаж чадахгүй, би ганцаараа энийг хийж уусаж чадахгүй. Хэрвээ би ганцаараа энийг хийж чаднаа гэж ярьж байгаа юм бол бодох хэрэгтэй асуудал болж байгаа байхгүй юу? Энэхүү яг үнэ яриад энэ бодлоо яриад байна үү те. Мэдээж авилгал татвар энэ дээр олон асуудал байгаа. Гэхдээ энэ асуудлыг би өөрөө бизнесээ хийгээд явж байгаа. Манай залуучууд өөрсдөө зах зээлийн зарчмаар бизнесээ хийгээд амжилттай яваад тэргээ томруулж байгаа. Амиа бодсон юм шиг сонсогдож байгаа. Гэхдээ энэ нь эргээгээд улс төрөө сайжруулж байгаа, нийгмийн эдийн засгаа сайжруулж байгаа хамгийн зөв хэрэг байхгүй юу? Одоо энэ бизнесийн юм чинь бизнес эрхлэлтэй хүмүүс их сонсдог ба. Та ингээд бизнесээ өргөжүүлээд эсвэл өөрийнхөө бизнес хүмүүстэй цалин өгөөд явж байгаа нь нэг үр дүнгүй юм шиг гинэ. Энэ нь одоо бид эдийн өөрсдийнхөө нийгэмд оруулж байгаа хамгийн том хэлбэр байж болж байгаа байхгүй юу? Цаашаа мөрөөдөөд одоо энэ мөрөөдлийг тодорхой хэмжээнд үеийнхэндээ түгэх юм бол одоо чинь Монголд одоогийн байдлаар яг unicorn компани алхалт. Яг одоо чинь зөвөрдөө нэг өдөр тутмынхаа арай нэг 30 хүний цалин арай гэж нэг тавьж байгаа нэг миний хувьд бол шүү дээ энэ хол сонсогдож байгаа. Гэхдээ энийг ингээд хамт мөрөөдөөд үеийнхэнтэй хамт явахад бол энэ бол энэ зүйлд хүрсэн байхад бол хэдүүлээ ус шиг андаа ямар гоё нөхцөл үзүүлж чадчих байгаа. Чинь одоо 2012 онд Монголын эдийн засаг амар өссөн юм байлээ шүү дээ. Би тэр ч одоо нэгдүгээр ингээ хөтөөстэй юугаа мэдгэвтэй. Дараа нь ингээд судлаад харахад зүгээр л засны үн өссөн тий. Тэнгүүд ерөөдөө нэг компаниас нэг хоёр компаниас амар хараатай. Харин нэг хоёр компаниас хараатай гэдэг нь сул тал юм шиг боловч тэр хараатайгаас илүү бие даасан том компаниг манай үеийнхэн ч юм уу эсвэл за маш ерөөл батар шиг гэж би болгочих юм бол эн чинь ингээд гой зүйл усан ондоо үсэлж амар том зүйл ахгүй. Тэгээд тэрнээсээ татвараа төлөө өөрсдөө хүмүүсээ цалинжуулаад окей. Тэгээд энэ зүйлийг боломжтой болгож байгаа нь яг ярианы өмнө хэлсэн нөгөө химэл оюун байгаад байгаа шүү дээ. Энэ зүйлээс зүйлээ амар байна. Одоо та бизнес эрхэлж явал химэл оюун гэдэг зүйлийг битээ зүгээр ChatGPT, Gemini, тэнгуүтээ зүгээр нэг зураг генерейт хийдэг те. Тиймэрхүү зүйлээр битээ ойлгоо. Тэгээд химэл оюуны хөгжил тодорхой хэмжээнд өөрийнхөө компанид хөрөнгө оруул энэ зүйл ирээдүй гэдгийг та баг сонсол ах. Химэл оюун ирээдүй юм аа гэж та магадгүй сонссон баг. Тийм бол одоо акшн аваа. Тэ одоо групп компаниуд эсвэл хувийн улсын сургуулиуд те яаж улсын сургуулиуд жоох удаан байлгаад манай хувийн сургуулиуд хүчтэй орж ирээд те химэл оюуныг өөрсдийнхөө зүйлтэй хүчтэй нэвтрүүлээд тэгэх юм бол өрсөлдөөний зарчмаар улсын сургууль дахиад оруулж ирж таарна шүү дээ. Тэгэх юм бол хин ашигтай байлаа гингүүд нөгөө хэрээдүүд би хүүхдэд болохоор миний хүүхдэд ашигтай. Миний хүүхдэд ашигтай чинь нийгэмд надад ашигтай болж байгаа байхгүй. Тэгээ хүн болгоны таны хүүхдэд хүн болгоны хүүхдэд ашигтай чинь нөгөө нийгэмд асуул бит хоёрын өмнө яриад байгаа асуул хийдэг гэж байгаа байхгүй. Тийм болохоор инновац хөгжил гэдэг зүйл одоо миний бодлоор айхсгүй ганц зүйл. Одоо хүмүүс химэл оюуны хөгжил нэ тэрийг хайгаад байдаг. Үгүй би болохоор бити хай тий хань ч наатандаа дурлаач. Одоо та 10 хүнтэй за нэг 10 хүнтэй бизнес компани байлаа гэхэд та 10 хүнээ халаад бизнес эхлэнэ гэж яах юм бол энэ таны амиа бодсон хэрэг баггүй юу? Харин та эсрэгээр 10 хүндээ химэл оюуны технологиг эзэмшүүлээд тэгээд энд илүү байж болох бүх зүйлийг автоматжуулаад тэгээд дижитал орчинд бүх ингээд байж болох ур чадвар бүх юмыг ашиглаад тэр 10 хүнийхээ бүтээмжийг 100 хүний бүтээмж болгоод тэгээд тэр ядчил хамгийн ингээл лог 100 хүний бүтээмжтэй та ажил цалин 3 дахин нэмжилтэй. Тийм үстэй. Тэнгүүд хийн ашигтай болж байгаа. Бизнес эрхлэгчтэй. Тэгэхээр энэ боломжуудыг ерөөсөө бити алдаа. Хэрвээ яг энэ зүйлээс ингээ хоцроод эхлэх юм бол миний л бийдсэн юм шүү дээ. Би хоцсон чинь яах вэ дээ гэж бодож болохгүй байхгүй. Яагаад бол миний анзаарч байгаагаар Монголын бизнесүүд нэг зүйлдээ тогтоод энэ ингээ болж байгаа юм чинь болж байгаа гэсэн нийтлэг хандлагатай. Тэгэхээр за ингээ хаяанда болондоо миний яах хийжсэн зүйл тэгээд эргээд сөрөг хандлагаар ингэж орж ирж санагдаад байхгүй. Жохон ингээд яарад тий за яаж байгаа ганц л юм байгаад юм шиг гадагшаа гарах юм шиг Монголоос цагтаа хасвал гэж яриад байгаа. Үгүй хэдүүлээ нэг компани хөгжүүлъя гэдэг та компани хөгжүүлээ гэж ярив. Оюутнууд нь би хичээлээ сайн хий гэж ярив те. Тэгээд интернет яаж ирэл үзэж байгаа хүмүүс нь те би энэ рилнес юу авч үлдчих болох уу гэж тэгээд тим юм дээр яарах юм бол хэдүүлээ зүгээр л нэг амар том дээрээ тахгүйгээр л зүгээр энгийн зүйл дээрээ санаа хөгжүүлж болж байгаа байхгүй юу. Энэ зүгээр амар энгийн зөв хувьд миний л би жоох юм ба шиг боловч 3 сая 500 за ингээд бүгдээрээ хийж чадахгүй нь ойлгомжтой. За нэг
400 мянган хүн ингээ яачаад нэг 2 жил ингээ авцсан 2 жилийн дараах Монгол тий хүн болгоныхаа юм өөрчлөгдсөн яаж л энгийн юмнаас хайж явна шүү дээ. Одоо жишээл зам дээр ямар шалтгаангүй сигнал дарж байгаа хүмүүс л ингээ надад хамгийн тэртэй гэдэг зүйл ингээ би машин бол галахдаг. Тэр нэндээ ингээ тэрч. Ингээд сахил дэвшлэл бол гарах байх гэж бодоод байгаа юм. Тэгээд сажингаа энэ бол ярианы баг 30-40 баг хэмэл оюун гэдэг үг гарчлаа тий. Одоо хүн болгоно л залхаж штэ яг үндэ ингээд үнэн ч юм худлаа ч юм яриад тэгээд энэ дээр бас миний анзаараад байгаа зүйл нь хүмүүсээ тий аль болох ингээд яаж л наацхийн юмнуудаа энэ тойлогдог болчоод тэгээд цаашаа явсан зэ шүү. Тэгэхгүй бол зүгээр одоо чинь хэмэл оюуны сургалт гэж магадгүй одоо шууд гүйлтэхэд миний хувьд бол зөвлөхөр сургалтууд гарч иж байгаа. Зүгээр нэг зураг генерит хийдэг сургалтыг бол 200 мянга 300 мянгаар авах юм бол би бол тэмээ гэж бодно. Яагаад гэвэл эн чинь бас мөнгө шүү дээ. Энэ мөнгийг зүгээр л YouTube руу ороод нэг 15 минут сурчих юмыг гээд буруугаар л дараа нь тэр сурч байгаа. Яг тухайд ингээд бизнес харилцаа ингээд мэдгүй юм зааж энэ бизнес харилцаа байж болно л та. Тэгээд айлхалтай тодорхой хэмжээнд ашигтай байж болно. Гэтэ тэр хүн 300 мянган төлсөний дараа 10 минутын дараа эсвэл 1 сарын дараа ойлгохгүй юу? Би одоо юунд хөрсөн юм л онч удаа зүйл юм биш үү гэдэг зүйл нь эргээд би тэдтэй гавлаад байгаа гэсэн. Тэгээд тийм хүмүүстэй энэ тодорхой хэмжээнд таарж байгаа ч. Тэгэхээр хэдүүлээ аль болох чанартай газраар чанартай бизнес харилцаанд орё. Бизнес харилцаанд орж байгаа л тий. Тэгээ гоё үгүй. Одоо тэгэхээр түрүүнөө татвар гээд төр зур ярьлаа. Ерөнхийдөө яг татвар нийгмийн даатгал талаас тэр харилцаанд орж ил байгаа хэрэг. Ямар мэдрэмж ямар санагдчих юм. Анх бол мэдээж л анх үүсгэн байгуулчаад за би ч бас тий одоо бас тодорхой хэмжээний эготой бай. За би хотлооны алифат тарьсан байдаг юм уу? Яа тайлан байлан гаргач баха гэд бодсон. Яг үгүй юм бэлээ. Чадахгүй байлээ яг үнд. Яаж ч бол тэн дээр мэрэгжлийн хүн мэдээж нятлан авах хэрэгтэй юм байлээ. Тэгээд тэн дээр бол алдсан. Алдаа тодорхой хэмжээний бас өрөнд харсан. Тэгээд яг эцэг одоо эргээ харахад бол тэндээс юм сурсан даван тулсан байна. Яг ингээд харахад бол сонирхолтой. Яг мэдээж яг ийм их өдөр тутмын толгондох бэрхшээлүүд бол маш их л гарч ирдэг. Тэгэл тэрийгээ даваал явнаа л гэсэн үг шүү дээ. Тэгээд мэдээж бид одоо ийм их яг ямар хүмүүс сонсголол шалтгааллах байх л та. Тэгээ одоо чинь манай үеийнхэн бол одоо ийм хөө ярианд юу нь бол нэг дуртай байхад болцсон юм санагдаад байгаа байхгүй юу? Яагаад гэвэл нөгөө уран зохиолоо их уншдаг. Тэгээд бүгд ер нь Elon Musk, Jack Ma ч юм уу те ерөөд амжилтын түүхийг мэддэг. Тэр хүмүүсийн түүх хажууд миний нэг татвар дүрт авсан түүх бол юу юм бэ? Юу ч байхгүй те. Тэнгүүд тэдэрт одоо ийм ярин гот чи болтоо юу яриад байгаа. Попка идсэн юм л гэж их хүлээж авах. Тэр энэ яриад ингээд алхасыг. Тэгэхээр зүгээр л туулах хэвээр бэрхшээ. Тэгээ туулах хэвээр л зам. Одоо хүн болгон алхаж сурахын тулд босоод өдөрж унж байгаа шүү дээ те. Тэгсэн ингээд яа би алхаж сурахын тулд өдөрж уншсан үү гээл тэгэл яриад байдаг үстэй. Тэгэхээр энэ бол маш энгийн л зүйл. Одоо чи бизнес эрхэлж байгаа юм болохоос энэ асуудалтай талхартай байх гэж бодож. Гэхдээ энгийн зүйл гээд бас сэтгэхий нормаллаа зас хэмээргүй л юм л та. Ямар яа өөрийгөө нэг ярьсан юм ингээ хаалга. Би нөгөө аль болох ингээд нэг зүйл дээр 100% байх нь давуу талтай зарим зүйл дээр давуу талтай ч гэсэн энэ бол ямар зүйл авах үнцэг хаях үнцэг гэж байгаа. Тэн дээр асуудал байгаа зүйлийг хэдүүлээ ингээд өөрийн шийдэх ёстой зүйлийг шийдэх юм бол өмнө нь ингээд бид хэдий асуудалтай гэж бодож исэн зүйл нь өргөө харсан чинь шийдэгдсэн. Зүгээр би даван тулцсан болохоор шийдэгдсэн биш. Зүгээр уг үнцээр шийдэгдсэн. Одоо тэр технологийн одоо зөв байнга л бичиг цаас бэлдээл ингэ явж байгаа эсвэл магадгүй хэдүүлээ зөв урдах бизнес маш чанартай явж байгаа 5 жилийн дараа нэг мэдсэн чинь шийдэгдсэн байна. Гэхдээ тэр хэсэг бүлэг хүн шийдсэн биш. Хэдүүлээ урдах юмасаа хийсэн болохоор тэр зүйл шийдэгдэх байгаа байхгүй. Одоо өнөөдөр би ингээ бизнес хийж байгаа бизнесийг явж байгаа тодорхой хэмжээнд амжилттай байгаа эсвэл тодорхой хэмжээнд амжилттай байх гэсэн хэмжээнээс бага байгаа. Манай багш нар надад хичээлээ сайн заасан учраас би амжилттай байгаа гэж харж болно. Илүү сайн заах юм бол би илүү сайн амжилттай байгаасаа юм буюу. Тэгэхээр миний амжилт манай багш нарын хэмжүүлэлээс шууд хамааралтай болчихж байгаа. Эргээгээ цаашаа авах юм бол би автобусанд ингээд суугаад явахдаа автобус ингээд чигцэлтэй ингээд одоо толгой тавьхаа цохиолоод ингээд жоохон стресстэй гарахгүй байх юм бол тэр сайн жолоо байсан учраас би тэгээд сайн үйлчлэг аваад гарсан. Энэ бол бүгд ингээд хооронд ингээд аалсны туршиг хамааралтай. Баггүй. Тэнгүүд хэдүүл болохоор бүх нэг асуудлаа нэг хүн рүү чихэд нэг улс төрч рүү чихэд тий. Тэр улс төрч чинь яг үндэ бидний аалсны торын нэг хэлбэрт байгаад байгаа байхгүй юу? Бидний ингээд аалсны торныхоо нэг хэсгийг муухай ачилснаас болоод тэр зүйл чинь ингээд тэнцээ ингээд гарч ирээд байгаа юм хаа. Бүгд ингээд жигд ингээд авах юм бол элч итгэдэж штэ гэж бодлоо. Өөрийн ярианаас бол Монголоос явж одоо ажиллаж амьдрах гэсэн бодол бол мэдрэхдэггүй л ер нь л
тэр талын юм бод ямар бодлоо гэдэг. Мэдээж яг уу бас боловсрол эзэмс зорилгоор явж болох л бах. Тэгээд гадагшаа явах гэдэг дээр ямар бодлоо. Өө тэгсэн тэгээд муу зүйл биш хөө. Би бол гадагшаа явж байгаа хүмүүс тань явал. Энэ нь бол нэг асуудал биш шүү дээ тэр чинь. Гэтэ мэдээж тухайн хүний л сонирхол зориг болж байгаа шүү дээ. Хэдүүлээ эмчнээ байгаад сайхан амьдарч явал окей. Гадагшаа амьдраад тавар сайхан амьдарч явал окей. Гэтэ энэ дээр заавал ярих хэрэгтэй зүйл нь зах зээл нийгэм гэдэг зүйл маань жоохон эргэтэн л та. Жоохон үнцэрхийг юм тодорхой хэмжээнд байх хэрэгтэй гэж бодож байна. Хэдүүлээ одоо чинь гадаад очиод гадаад ажиллагээд тэнцэнэ эдийн засгийг эргэлдүүлээд тах юм бол эргээд бидэнд авах байхгүй одоо байхгүй. За би нэг судалгаа сонсч чинь Монголын ингээд гадаадаас орж байгаа валютын 20-30% зүгээр л гадаад ажиллаж байгаа хүн Монголд амьдарч байгаа гэр бүлийнхэнтэй мөнгө явуулж байгаа багтаж байгаа гэд би энэ дэр сансаад ингээд амар юу болоо дээ манайхаж гадаадаас мөнгө оруулж ирдэг юм байна. Тэгэх юм бол хэдүүлээ бас бизнесээ сайжруулах хэрэгтэй болчихж байгаа. Ерөөдөө хэдүүлээ ингээд ерөөдөө тэжээвэр юм шиг бас байгаад байж болохгүй байхгүй юу? Тийм бол тэжээр юм шиг байхгүй тулд яах ёстой гингүүд гадагшаа очиж юм сурна, дотоодоо өрсөлдөн, хөлтөө болохгүй гадаад өрсөлдөн гэд бүх юм л байх ёстой. Чинь одоо гадаад очихгүй гэж боддог хэлээ хагаад гэж болохгүй. Эргээд гэтэрхий гадагшаа бүгд яваад гэж болохгүй. Баланстай. Ингээд хааруулаа тий. Тэгээд ер нь л одоо өнөөдөр би ингэж шийдвэр гаргах нь надад манай улсгаар ашигтай байж магадгүй. Маргааш ингэн ашигтай байж магадгүй. Тийм учраас өдөр тутмын шийдвэрийг өдөр тутмдаа зөв гаргах нь хамгийн чухал гэж бодоод. Одоо чинь манайх болохоор яг энэ дээр ингээ нэг юм бүтээгдэхүүн гаргасан байхгүй юу? Тэр нь болохоор өмнө нь нэг судалгааны компанитай хамтарч ажиллаад тэр судалгааны компани манайхд болохоор өөрийнхөө бүтээгдэхүүнийг хэмэл ойнд оруулмаар байна гэд. Тэгээд тэр бүтээгдэхүүн бидэнд амар таалагдаад ингээ хамтарч ажиллаад дундаас нэг компани өсөн байгуулаад явъя гэсэн санал тавьсан. Тэр нь болохоор Монголын бүх судалгаа тэр болохоор 2022 онд байгуулагдсан судалгааны компани. Тэгээд ер нь бол өмнө 10 жил судалгаад ажилласан. Ер нь ахуу үндэс ахгүй гэж гарцсан ах нар. Гэтэ тэр ах нартай харилцаад бол хөвчлөлтэй байггүй юм шиг. Гэтэ тэр бизнес харилцаа бүтсэн шалтгаан тэр бизнес нь амар нийгэмд ашигтай, надад ашигтай, хүн болгонд ашигтай. Тэгээд бас хүн болгон судалгаа хийдэг, оюутнууд судалгаа хийдэг, бизнес эрхлэгч судалгаа хийдэг. Тэр судалгаа, зах зээлийн судалгаа, бизнес судалгаа бүх судалгаануудыг хэмэл оюунд оруулъя. Тэгээд тэр судалгаанд Монголд ажилдаг байя. Тиймэрхүү технологи дээр ороод явсан. Магадгүй одоо баг 11 сарын дундаар 12 сар ихээр манайх хэмэл оюуныхаа бүтээгдэхүүнүүд баг дуусгачих бах. Хэрвээ таны бизнест судалгаа хэрэгтэй байх юм бол холбогдоорой. Тэр нь одоо бүх зүйлд эрэг байж байгаа шалтгаан одоо юу байгаа юм бэ гэхээр одоо хэдүүлээ хоёлаа нэг кофе шопын омнор гэдэг өөртөө төсөөлнө шүү дээ. Тэнгүүд маш олон асуултын тэмдэг байгаа шүү дээ. Тэр асуултын тэмдэг нь одоо чинь яаж л кофений өөрийг хаанаас авах уу? Кофений үн хэд байдгийг хаана түрээс төлөх үү? Тэгээд түрээсээ хаана кофе шопоо нээвлээ. За энэ ингээд цухаан бизнес эрхлэгчдэд л хамаатай юм шиг хэрнээ офс ажилтсан самартай. Яг л метр кофег авах байхгүй юу? Офсаас гарангууд хямдхан өндөр чанартай кофе байх юм бол миний ажлын бүтээж нэмэгдэнэ. Миний ажлын бүтээж нэмэгдэх юм бол саяны өмнөх ярьсан бүх агуул ингэж ярьж байгаа гэсэн. Тэгэхээр ерөөхдөө бүх зүйл ингээ хоорондоо хамааралтай болохоор өөрөөсөө бизнесийг сайжруулах юм хамгийн зүйтэй гэж бодоод байна. Тийм ч болохоор бид аль болох зүгээр нэг ChatGPT веб ч юм уу те зүгээр нэг зах зээл дээр байгаа хэрэггүй юмыг дахиж имплантаад өөрсдөө бүтээгдэхүүн гэж ярихыг бол хүсдэг. Өөрөөсөө мөн цэнийг нэвтрүүлээд үнэхээр л хүний бодит бизнесийн цаг хугацааг хөнгөлөх зорилготой хэмжүүлэх хийж байгаа. Одоо чинь миний судалгаагаар баг 5 богд байна уу? KFC франчайзыг оруулж ирэхдээ 2 жилийн судалгаа 1.5 тэрбум төгрөгийг зарцуулсан. Тэнгүүд манай хэрвээ энэ платформыг ашиглаад судалгаа хийх юм бол баг тэр хамааралтай асуултуудыг баг 1500-аас 1000 төгрөг баг хэрэгтэй дүнлэлтүүдээ гаргаж байгаа. Мэдээж энэ дээр тодорхой хэмжээ алдаад нэгдэл байгаа. Гэхдээ тийм их үнийн дүнг ийм бага болох хэмжээний судалгааг бид нар Монголд нэвтрүүлэх хичээж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь бол би үнцнийг нийлүүлж байна. Танд үнцнийг нийлүүлнэ гэсэн. Та үнцнийг нийлүүлэх юм бол танд үнцнийг нийлүүлнэ гэсэн. Тэгэхээр энэ бол аль болохыг өөрөөсөө 50% өндөр төвшөнтэй юм хийж болох гэдэг нэ гэсэн. Тэгээ нөгөө гадагшаа явах Монголд амьдрах гэдэг тэр ягаад толбогч асуугаад нэхэр угаасаа ингээд тоонууд харахаар бас Монголоос явах юмсан гэсэн юм хандлага нөө өчтэй байгаа даа л да. Би ингэж асууя тэгвэл чиний хувьд ер нь яг Монголд амьдрахын сайхан тал, давуу тал нь юу? Одоо жишээ нь цахир өндөөтэй ажиллах ч юм уу эсвэл Японд очиж Солонгост очиж ажиллах те тэрнээс юугаараа илүү сайхан ер нь Монголд ажиллах, бизнес хийх, амьдрах.
За би ч одоо дөнгөж одоо нас. Би магадгүй одоо захирын дэд ч юм уу Silicon Valley 5 жил амьдраад ажил хийж үзэг болохоор шууд ийм байдаа гэж хэлж магадгүй одоо ингэ бодсон зүйлээр мэдрэмжээр хэлцдэг 5 жилийн дараах болдог тарангууд ч одоо юу гоё ирээд байгаа юм бэ гэд өөрийгөө дотроо зэмлжиж магадгүй. Тэрнээс бас өөрөөсөө ээж гэтээ давуу тал сул тал угаасаа байгаа. Тэр давуу тал сул талыг ингээд толгоогоор бодоод хүн болгоно ч гэсэн ойролцоол явж байгаа. Жишээ нь одоо стартап хамгийн амар мэдэгдэж байгаа зүйл нь Монгол стартапын соёл кадастр экосистем гэдэг бол маш бага болохоор ер нь бол асуудалтай зүйлүүд байгаа. Жишээ нь одоо хөгжингөө орнууд стартапууд бол үнэхээр хатаархдаг, сургуулиуд хатаархдаг, MIT хатаархдаг. Гэтэ би шүтээсээ мөн гэж байгаа юм шиг л те. Гэтэ энэ бол тодорхой хэмжээний сул талууд байгаа гэдэг нь үнэн. Гэтэ оюутнууд бас хамаагүй тасарсан муу гэж байгаа бол биш. Одоо жишээ нь Монголд их сургуульд сурж байхад бол MIT-ийн оюутнуудын хакатоны тэмцээн рүү ингээд ороод харах юм бол ер нь бол ойролцоож үзээтэй шүү. Ер нь бол үзээтэй. Би баг очоод за би бийжтэйхэн бол энэ ихний 3 тал баг авчиндаа гэж бодогдож байгаа байхгүй юу? Би тэгж боддог. Би өөрийгөө ийгөө тэждэг. Үнэхээр бүтээгдэхүүн баг шүтээсээ за энэ оюутны те Америкийн сургууль эсвэл зүгээр MIT, Harvard гэдэг нэрийг аваад шүтээсийн оюутны тэмцээн дээр бийж тавих юм баг дотор шалгаж харагдахгүй. Тэгэхээр ер нь бол бид нэг хоцорсон зүйл байхгүй ч гэсэн атаармаар зүйл яагаад. Яагаад гэвэл тэр хүүхд бидэдээс ялгаагүй ирнэ гэд сая доллар хөрөнгө оруулалт аваад байгаа байхгүй юу. Гэт хэдэн тэрбум доллар хөрөнгө аваад Александр банк гэж залуу байгаа тий 16 нөө 17 та компани үүсэн байгуулад 20 хэдэн тэрбум доллар фисэнүүдээс ингээд тэрбум доллар заяа хөрөнгө оруулалт татаад 17 та гэт. Тэгвэл Монголын тэмдүүлээ бодъё л та. Би 17 та за би 17 татэл 20 та би сая сүүлийн 1 жил хугацаанд маш олон хөрөнгө оруулагчтай бол цал хөрөнгө оруулахгүй хал явлаа шүү тий. Юунаас инээ нэрээ. Өдөөс инээ. Миний дүү ярьж байгаа юм гоё юм те. Гэтээ хөрөнгө оруулалт хөөрхөн байна. Хөөрхийн бүтээгдэхүүн чинь гоё байна. Наа чи ингээд гоё хийсэн модель юм сонсож чинь бүтээгдэхүүн чинь үнэхээр ажилт юм байна те. Гэтээ ахын наа. Тэнгүүт энэ чинь соёл нь ялгаа амар их байгаа юм шиг санагдаж. Одоо тэнд 17 та хүүхд хүмүүсээс ингээм хөрөнгө оруулалт татайнгууд үнэхээр бисрэлч юм дээр хараад байгаа байхгүй юу? Намаа ингэ явах юм бол энэ одоо 10 жилийн хөдөө 10 жилийн хүүхдийн төсөл яриад байгаа юм бэ гэж агуул. Тэнгүүд одоо би үнэхээр сагууг тооцоол инээд нэг за үнэхээр та надад ийм төрнөөр оруулалт гэх юм бол ингээд хитүүл ингээд цаашаа ажиллаад ийм төлөвлөгөө надад байна ийм алсаараа байна гингүүт ааха чи одоо миний царайг нуугаад за чинь 30 настай бисрэлж байх юм бол арай өөрөөр харж магадгүй. Гэтэ яг ярьж байгаа зүйл нийцлэх юм. Тэгээ ярьж байгаа зүйл нийцлэх агуулсан нийцлэх юм байгаа даа. Яг туршлагын асуудал яг харах юм зүйл ахaltaа гэтэл намаа ингээ ч 10 жилээ төгсөн юм уу гэдэг ч юм уу тиймэрхүү юмнууд байгаа. Тэгээд энэ зүгээр нэг жишээ. Одоо чинь саний их сургуулийн жишээ чи тэрний 17 юм айтыг өвтнө. За энэ нэрүнд асуу тодорхой юм ярьчихл. Энэ үрдэн яаж ч Монгол дотроо ингээд төгсөөд гарч ирэнгүүт одоо яхалээ. Одоо чинь оюутнууд дотроо ч гэсэн стартапт ажилд орно гэдэг ямар ч агуулга байхгүй. Бүр ямар ч тийм ботал байхгүй Одоо чинь гадаад очоод за би ингээд амбиц доёгт юм бол төгсөөд одоо юуны Калифорни их сурвалжлаа. Гээд оюутан гээд шууд дундаасаа бизнесээ хаяад бизнесээ ингээд болох гээд ингээд хаяад явчих хүмүүс хүлээн зөвшөөрөлт хөрөнгө оруулах гэж байгаа байхгүй. Тэнгүүд тэрний хийж байгаа хэмэл ойны бүтээгдэхүүн Cluely тэг бизнес амжил яг мэдээж маркетинг сонирхолтой залуулаг уушаа амьсгалтай гоё компани. Би бол эндээс ингээд рилэд нэзээд амар кафедэг аахгүй юу. Тэгээд ер нь бол үеийн хүмүүс гэтээ хийж байгаа бүтээгдэхүүн шүтээсийн 5 оюутан зөвлөлээд хитүүлээ яг энийг плантаа гэх юм бол бүтээгдэхүүн баг хийж чадна. Гэтээ бидэд үнэхээр энийг хийгээд бисрэлт уулзаад байх юм бол хүлээж авах зах зээл байхгүй. Хөрөнгөлт авахгүй. Тийм учраас ч болоо тийм за тэр нэг шалтгаанууд нь оюутнууд маань ерөөсөө стартапыг гэж ус бодохгүй ба. Одоо бүр амар сайн оюутан бүр ингээд төгсөрсөн олимпиад даалж чадах байгаа бүр амар мундаг оюутан яг юу бодож байгааг ойлаа таах юм бол гадагшаа магистра хамгаалны скул дахиад нэг гоё том сурвалж бакалавр хамгаалны скул гадагшаа ажилд орно. Скул Монголынхаа том компанид орно гэдэг бодолтой. Тэнд стартапын эсэсгэж авах. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо Ахмад үе гэх нь цаашаа ерөөхдөө өмнөх үеийн бизнесман залуу гарч ирж байгаа яг өөрсгч юм одоо стартапын ийм тодорхой үнцгийн бүтээг гэж гарч байгаа залуучуудаа итгэхгүй гэсэн үг. Тэгээ итгэхгүй байгааг одоо нэгээр нь дараалж явчихлаа л да. Одоо чинь бидэд залуу байснараа сул талтай ч гэсэн давуу тал нь хамаагүй их юм байж болох юм байна гэдэг өөрсдөө компани баталгаа хичээж байна л да. Жишээ бидэд анх үйлчлэгээнүүдээ яг зах зээлийн байхаа үнэхээр 2 дахин баг. Бүр ингээд
тэнд хийж байгаа үйлчлэгийн үнийн дүнг 2 бараг 3 хуваагаад манай үйлчлэг үзүүлж байгаа. Тэр компани хэндээ ирэлцэж байгаа байхгүй юу? Үргээд хайд хийж чадах юм уу? Тэгэд бид хийж үзүүлэхсэний энэ манайхаас 2 3 дахин үнэтэй хийж байгаа компани үзүүлж байгаагаас үнцэнтэй өлөө чанартай зүйл ингэвэл тэр компани манайд итгэж байгаа байхгүй. Тэрний дараа тэр компани итгэлээс итгэлд амжаад яв. Одоогийн байдлаар Монголын бизнесүүд миний хувьд тэгж явж байгаа юм санагдаж байгаа. Яг одоогийн бид магадгүй 5 жилийн дараа тэ залуу юм хэр өрөлцөн юм хийж чаддсан байна гэж надаас гадна яг манай үеийн дахиад нэг 10 компани гарч ирж тэ. Тэр 10 компани аруулаа нийл өөр газар ачаалаа шажигнуудаа л гэсэнгүүт 10 жилийн дараа магадгүй тэ залуу өрөлц тэ. Баг ингээд танаа компанид одоо чи девелопер ч хэд настай тэ 40-тэй юм тэгвэл манай танах сонихгүй байна. Эсвэл танаа захирлын хэд настай тэ 20-тэй юм тэгвэл танахтай юм ярих юм бэ шүү гэд тийм үед ирж магадгүй. Тийм үе ирэх юм бол үнэхээр гоё байна. Одоо бол компаниудад өөрсдөө итгэлийг төрүүлэхэд бол маш ихээр л хичээж байна да. Гэхдээ энэ бол манай бүтээгдэхүүн ихэнх тохиолдолд бид өмнөөс арчдаг болохоор бас их баяртай. Одоо танад ойролцоогоор хэдийн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай дараагийн ер нь бол мөрөөдлөөр ирэх юм бол сая доллар бол хэрэгтэй байна. Яагаад гэвэл мөрөөдөл маань том байна. Бид гаргацсан бүтээгдэхүүн хэмэл ойны бүтээгдэхүүнүүд баг 4-5 байх. Гэтээ зах зээлдээ нэвтрүүлж чадахгүй юмуд байна. Эргээгээд бүр энэ бүтээгдэхүүн гаргах юм бол үнэхээр дэлхийд энэ бүтээгдэхүүн алгаа. Тэгээд энэ бүтээгдэхүүнийг хөгжүүлж болох юм байна. Тэгээд энэ бүтээгдэхүүнтэй өрсөлдөөд уралдаж одоо хөгжүүлж байгаа том компаниуд байна. Тэдрээс уралдаж хөгжүүлэх санаанууд, бүтээгдэхүүнүүд бидэнд ингээд бололцоо нь дахин дотор бол багтаад идэг, бүтээгд хийчмээр идэг. Даанч ингээд хүний нөөцийн асуудал, хөрөнгө мөний асуудал байна л да. Тэгээд ярих юм бол маш хэмжээний л мөнгөтэй хэрэгтэй. Гэхдээ тэрийгэ даах хариуцлагатай баг компани өөрийгөө бас наан бэлтгэх хэрэгтэй байна. Тэгээд олон л юм байна. Тэгээд энэ дээр юм байгаа ч гэсэн ингээд бас шантрахгүй ингээд явж байгаа шалтгаан бидэд компаниудаас ингээд орлоо үйлчлэгийг нь орлож байгаа татханжийн компани боллоо дандаа дараагийн томцлууд хөрөнгө оруулалт хандгал. Одоо чинь би тэр тодорхой хэмжээнд олж байгаа бүх мөнгөө компанийгаа данснаа гэж байлгаад ч юм уу тэгээ цаашаа ингээд яаж энийг харьж болох вэ? Одоо чинь өвдөг бол тэгээ өврөдөө бас чарл боллоо шүү дээ. Гэтэ тэгэхгүй цаашаа энэ бүтээгтүүнээ одоо гаргам зах зээл гармаар зах зээл гаргах нь дахиад ийм хэмжээний мөнгө хэрэгтэй байна гэж тооцоно бас байна л да. Тэгэхээр энэ бол хэрэгтэй. Тэгээд бас тэр бүтээгтүүндээ бас ингээд хөгжүүлээ явж хас шандрахгүй бас байж болж байна. Сайн нөгөө хаанчлээ те UBCAP-ийн захирлын юг сонсч байсан чинь бүтээгтүүнээ бараг 17 18 онд дуусгацсан. Тэгээ ковидын дараа гаргасан ингээд заавал ингээд олон улсын шиг харахгүй чи манай Монголч гэсэн яг бидэдтэй адилхан стартап энэ хахалттай одоо мундаг ах те тэгсэн энэ одоо нэг 5 жилийн өмнө те яг надтай адилхан стартап гацсан байсан юм биш те гэж бодгоо өөрөөсөө урам авал тэгэл за хийя гэл те тэгээд явж байгаа юмнууд байна. Зарим кофаундерууд замаасаа шантраад гарч явах үе байна. Процесс төмөө гаргаа тэгэл өөрөө явж яхад болох таа гэл тэгэл үзэн дөө. За баярлалаа сонирхолтой яриа өрнөсөнд подкастаа энэ хүрээд өндөрлөе гэж бодож байна. За тэгээ манай подкастын дугаартаа оюун интеллиженс компани захирал, стартап компани захирал Болбат оролцлоо. Ингээд бас нэг үе ингээ нөгөө стартап гэж явж исэн тэр нэг одоо Armatic үеийг дууссан гэдэг ихэнх нь үздэг тийм одоо ингээд яг бодит төрсөн дээрээ буугаад нөгөө татвар нийгмийн даатгал бүх юмд ороод ирэхээр стартап чир нь худлаасан юм. За нэг хөрөнгө оруулна гэдсэн хүмүүс нь чир нь худ гарууд байсан юм. Нэг тийм нийтлэг юм уур амьсгал байгаа даа. Гэхдээ яг ийм гоё одоо эдий тийм байгаа ч гэсэн стартап компани байгуулаад дотор үнцийн бүтээгээд ингээ мөрөөдөлд үнч явж байгаас ийм компаниуд байгаад бас их баярлж байна. Ингээд та нарын ажилд бас амжилт төсөө угаасаа тэгээд юм чи нэгээр байдаг учраас ингээд юм тодорхой мөчлөгтэй яг нэг UBCAP шиг бас ингээд нэг өдөр гараад ирэх өдөр угаасаа ирнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд яг өөрөө ч юм ингээд ийм юмда итгэл үнэмшилтэй ингээд үнж байгаа ч айгүй их таалагдлаа. Баярлалаа. За баярлалаа. За ингээд подкаст тэнүүрээ өндөрлөе. Бизнес подкаст юм сонсогчид манай YouTube channel-ыг дагаарай. Лайк, share, коммент хийгээд нэг дэмжээрэй. Бизнес минь ихээр доктор даваад ирчихлээ. Ингээд баярлалаа.